Сайн байна уу? Заяа суугийн заяа мэдчилж байна. За ингээд миний суугтай хамтдаа үргэлж суралцаж хамт идэх та бүхэндээ баярлалаа. Тэгээ өнөөдөр та бүхэндээ миний би 67 настай байсан гэдэг сэдвээр ярьж хуваалцъя гэж бодож байна. За ингээд би өөрөө одоогоос 2 жилийн өмнө маш их бие маань ятар сулдаж хуйнтай, нуруу өвддөг, толгоо өвддөг ийм шинж тэмдэгтэй байсан. Тэгээд ер нь бол ингээд өөрөө би бол алхдаг байсан л да. Алхдаг зүгээр энгийн дасгал масгал бол хийдэг байсан. Тэгсэн ч гэсэн бас тэр ядаргаа маань гардгүй, тайлхдгүй амархан ядрах ийм шинжтэй байсан. Тэгээд ер нь өөрийгөө жоохон хөгжүүлээ, дасгал хөдөлгөөн өшөө сайн хийя гэд бодоод явдаг ч гэсэн чаддгүй нэлээд удаан байсан л да. Тэгээд яг манай ажлын ойрхон эмэгтэйчүүдийн жим булчин хөгжүүлэх дасгалын газар байдаг байсан. Тэгээд тийшээ өөрөө ороод ингээд хүмүүсийг хараад ажаад ингээд ер нь бол энд орж суралцъя гэж шийдээд ингээд орж исэн. Тэгээд анх ороход бол яг тэр анх орж байгаа хүмүүсийг бүгдийг яг биеийнх нь нас хэдэн настай байна гэдэг хэмжиж үздэг юм байна лээ. Тэгээ бүх юм маань хэмжиж үзээд шалгаж үзээ. Тэгээ ерөнхий нэг дүн гардаг хэдэн настай гэсэн. Тэгээ тэр үед бол яг ингээд би 67 настай гэсэн ийм байсан. Тэгээд бүр өөрийгөө ч гайхсан. Гайхын зэрэгцээ аргагүй дээ гэж бодсон. Яагаад тэгэхээр бидний жоохон багталтай өвөө эмээнэр маань ч юм уу настаасууд ядарч байна гээл те хурд урдан суудаг ч амардаг ч юм уу ер нь тийм настай хүмүүс гэхлээр бид нар тэгжил боддог байсан. Яг л миний бие үл тийм л болцсон байсан л та. Тэгээд ерөөсөө аргагүй дээ те. Үнэхээр яг миний бие яг тийм л болоод би ингээд ядраад те сулдаад бүр шатаар гартаа хүртэл бүр арай гэж гардаг амьсгааддаг ч юм уу тийм байсан. Тэгээд яг тэрнээс хойш яг булчин гэж юу юм бэ? Би яагаад ийм залуу мөртлөө 67 настай болчоо гэд ингээд бодоод энийгээ өөрчлөё гэд булчингаа хөгжүүлэх дасгалаар ингээд хичээлж эхэлсэн. Тэрнээс хойш миний амьдрал маш их өөрчлөлт гарсан. Тэгээ ер нь бол булчин хоёр дахь зүрх гэж хэлдэг. Яагаад тэгэхээр бидний биеийн яг эрүүл энх авч явахад булчмал маш их чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд ер нь яг шинжлэх ухаанаар батлагдсаар бол хүний бие онцлогч шалгалаад хүн бүр өөрч гисэн. Ер нь бол 20-30 наснда хүний булчин бол хамгийн дээцэгтэй хүртэл хөгждөг. Тэгээд яг байглаараа явах юм бол тийм ээ 20-30 наснда хамгийн дээцэгтэй хөгжөөд тэрнээс хойш ингээд жишээлбэл 30 наснаас хойш жил бүр 1% буураад явдаг. Тэгээ хэрэг бид нэр тэр булчингаа хөгжүүлээд сайн авч явахгүй л бидний бие ерөөсөө тэр булчингийн хэмжээ буурах хэмжээгээр бидний хөгшрөлт хурдан явагдана, маш их ядарна, өвчлөлт үүснэ, бүхэл юмны шалтгаан болдгийг байна гэдгийг ойлгосон. Тэгээд яг 2 жил тууштайгаар хичээлсний үр дүнд би яг өөрийнхөө настай яг адилхан төвшөнд миний бие ирсэн ба. Тэгээд 67 настай байх тэр үеийн би одоогийн би хоёрыг ингээ харьцуулаад өөрөө биеэрээ амсны хувьд тийм ээ ингээ харьцуулаад үзэхэд бол маш их яг тэр 40 настай хүний бие ямар хөнгөн шингэн сайхан байдгийм бэ гэдгийг өөрөө бол мэдрээд байгаа. Тэгээд үнэхээр цаашдаа ч гэсэн манай ээж нар тийм ээ эмэгтэйчүүд маань бас ийм зүйл байдгийм байна. Зүгээр ядарч ингээд нас явахаар л ядардгийн сулддгийг стрессдгийг хуйнтай болдгийг толгоо өвддгийг гэдэг ингээд орхилгүйгээр бид нар өөрсдийнхөө биеийг хэвийн эрүүл сайхан залуугаар нь авч явах боломж байгаа юм байна гэдгийг ингээд ойлгосон. Тэгээд тэр утгаараа би энэ бичлэгийг бас хийж өөрийнхөө мэдэрснийг ингээд ярьж оруулж байгаа шүү. Хэрэв бид нар булчингаа хөгжүүлгүй тэр чигээр нь орчих юм бол яг би 40 настай мөртлөө бүр 67 настай болцсон. Гэтэл өмнө ингээ би алхаж энэ төр явдаг гэсэн шүү дээ. Зүгээр энгийн тийм булчин хөгжүүлэлт тасгал шүү дээ. Энгийн тасгал хийдэг байсан.
Тэгэхэд бол яг тэр одоо мэрэгжлийн усад хэлдэм байлээ. Алхаж болно, дасгал хийж болно. Гэхдээ булчин хөгжүүлэхэд бол булчин хөгжүүлэх дасгалууд булчин хөгжүүлж чаднаа. Тэрнээс биш энгийн алхалт бол булчин хөгжүүлэхгүй. Тэмцэр булчин хөгжүүлэх дасгал хийх нь бол маш чухлаа гэж хэлдэг юм байлээ. Тэгээд яг булчин хөгжүүлснээс авахлаад миний одоо яг бие чангараад эсвэл санаач гэсэн өөдрөг болоод стресс багасаад тийм ээ одоо шатаар гарахтаа гүүхтэй айхтаруудаа амьсгаатаад ядраад авахгүй болсон. Тэгээд хүн ядрахгүй байна гэдэг нь тэр хэмжээгээр сэтгэл айгүй эерэг өөдрөг байдгийн байлээ л дээ тий. Тэрийг бол одоо айгүй сайн мэдэрсэн. Булчингоо хөгжүүлэхгүй тэр чигээр яах юм бол 80 нас хүрэхэд 30-аас 50% одоо хэмжээнд бидний булчингийн хэмжээ одоо буурсан байна. Тэгэхээр бид одоо энэ 100 наслах 90 үед амьдарч байгаа улсууд тийм ээ. Тийм болохоор бүр 50 булчин маань одоо бүр сулраад одоо буурсан хамаад бид нар одоо сайндаа л 80 нас одоо насалж чадах нь биш тийм ээ. Бүр тэр үедээ одоо хүний гарт асаргаанд орсон ч гэдэг юм уу. Тийм учраас бид нар одоос эхлүүлээд булчингоо одоо хөгжүүлээд авч явах хэрэгтэй байна. Тэгээ булчингоо хөгжүүлэхийн хажуугаар тэрэнд одоо хэрэгтэй амин дэм. Булчингийн одоо нэг хэсэг нь уургаас бүтэж байгаа тийм ээ. Уургаа бас сайн одоо авч явах хэрэгтэй. Амин дэмээ одоо сайн зохицуулж явах нь чухал юм байна. Ерөнхийдөө миний хувьд бол эмэгтэйчүүдийн жимд яваад булчин хөгжүүлэх дасгал одоо нэлээд одоо датцсан, зуршсан байгаа. Тэгээд өдөр болгон бол мэдээж одоо явж чадахгүй. Тэгээд жишээлбэл одоо 7 хоног 3 удаа явлаа гэхэд бусад өдөр нь л өөрөө алхалт хийх, мөн гэртээ одоо өдөр болгон ямар ч байсан одоо булчин хөгжүүлэх дасгалаа орхихгүйгээр ингээд хийгээд явж байгаа. Тэр маань ч гэсэн ингээд миний амьдралд маш сайн одоо нөлөө өгч байгаад баяртай байдгаа. Бүх ээж нартай, эмэгтэйчүүдтэй тийм ээ. Одоо бүхэл хүмүүстэй булчин гэдэг чинь маш одоо чухал зүйл юм байна. Булчингоо хөгжүүлэх юм бол бид нар бие одоо өөрийнхөө хэмжээнд тийм ээ айхтар их мөнгө зараад авахгүй өөрийнхөө хэмжээнд эрүүл сарвал хурдан хөгжрөлтөөс хамгаалж амьдарч чадах юм байна гэдгийг хэлхийг хүссэн юм аа. Тэгээд өргөлж миний сувагтай хамт байж дэмждэг та бүхэндээ баярлалаа. Тэгээд хэрвээ тань таалагдсан бол одоо лайк дараад хэрэгтэй хүнд нь түгээгээрэй. Маш их баярлалаа. За баяртай.